гэх юм бол төрийн одоо оршин тогтнохын үржилсэн нөхцөл оршин тогтнох одоо их сурвалж нь бол одоо ард түмэн гэдэг байгаа учраас төр байдаг. Тэгэхээр бол төрийг бол өнөөдрийн хүртэл бол одоо танаа орнууд ч гэсэн Монгол улсад ч гэсэн тэр төрийн нэрийн өмнөөс эсвэл тэр орон нутгийн эрх нийтлэлтэй холбоотой шийдвэрийг бол мэдээж одоо сонгогдсон эсвэл томилогдсон одоо ардчилсан замаар одоо гарч ирсэн томилогдсон эсвэл одоо сонгогдсон одоо City Council гэдэг юм уу эсвэл одоо Governor гэдэг юм уу тийм эрх нийтлэлтэй цөөн тооны хүмүүс бол ингээ иргэдийн өмнөөс бол шийдвэр гаргаж ирсэн л дээ. Энэ бол бас их чухал ардчлал. Энэ бол бас ардчлал мөн үгүй энэ бол сонгуулийн ардчлал. Electoral democracy гэсэн тийм утгаар байна. Одоо шийдвэрлэх ийм одоо замыг бол сонгосон. Тэгээд би таамаг нэг жишээ хэлэхэд өнгөрсөн одоо жил анх удаа Монгол улсад анх удаа энэ орон нутгийн хөгжлийн сангийн сан гэж байдаг. Тэр орон нутгийн хөгжлийн санг өмнө нь бол тэр аймаг нийслэлийн онцлог сумын иргэдийн хурал буюу тэр одоо сонгогдсон байгууллага шийдвэрлэдэг байсан бол өнгөрсөн жил анх удаа тэр орон нутгийн одоо иргэдийн шууд оролцоотойгоор одоо саналаар ингэж хуваарлаж эхэлсэн. Энэ бол үнэхээр тэр ард иргэдийн бол санаа сэтгэлд их нийцэж байгаа. Тэгээд энэ оны 4 сард бид нар Улаанбаатар хотод нийслэл дүүргийн хороодын одоо төлөөлөлтөд уулзаад ийм судалгаа хийж үзсэн, төвөр судалгаа хийж үзэхэд одоо манай Дашнол зөвлөхийн энэ хэрэгжүүлж байгаа төслийн шугамаар судалгаа хийж үзсэн. Ингэхэд бол одоо нийслэлийн иргэдийн одоо 80 гаруй хувь нь тэр төвлөрлийг сааруулах тэгээд орон нутгийн одоо удирдлагад бол иргэдийн оролцоог хангах энэ одоо санал санаачлах хөтөлбөрийг бол дэмжиж байгаа гэдэг нь гэдээ илэрхийлсэн. Энэ бол 80 гаруй хувийн санал гэдэг бол одоо Монгол улсад бол өндөр хуйлдаа Монголд бол ер нь ямар ч асуудал байсан дандаа 50% гэж хуваагдчихдаг. Гэтэл бол яг энэ төвлөрлийг сааруулахтай холбоотой хөтөлбөр арга хэмжээг бол нийслэлийн одоо иргэдийн 80 гаруй хувь нь бол дэмжиж байна гэдэг бол маш их өндөр дэмжлэг юм аа. Байдлаар одоо захиран зарцуулдаг ийм эхлэл ингээд явагдаж байгаа дөнгөж өнгөрсөн жил бол эхэлсэн. Үүнээс гадна одоо бас Монгол Улсын ерөнхийлөгч анхаарч байгаа нэг зүйл гэхээр бас захиран зарцуулж байгаа хөрөнгөнд хяналт тавьдаг тухай шилэн дансны тухай хуулийг одоо өргөн барьсан. Тэгээ өчигдөр бол өнөөдөр ингээд улсын их хурлын байнгын хороогоор хилцэгдэн өчигдөр хилцэгдээд эхэлсэн. Тэр шилэн данс гэдэг бол одоо класс аккаунт гэдэг юм. Энэ шилэн дансны энэ хуулиар бол ердөө их энгийн хэдхэн асуудал шийдэгдэж байгаа. Энэ бол яаж юм бэ гэхээр та бүхэн мэднэ ингээд танаа улс орнуудад бол яг орон нутгад бол ингээд эрх барьдаг мэддэг хүн ингээд мөнгө зарцуулдаг. Тэгэхээр энэ хуулийн дагуу яаж юм бэ гэхээр тэр одоо мөнгөн гүйлгээ хийсэн эрх үхээ одоо албан тушаал манад бол 2 хүн гарын үсэг дурдаг, нэгдүгээр гарын үсэг, хоёрдугаар гарын үсэг. Тэр гарын үсэг дурсан 2 хүн 7 хоногийн дотор байгууллагынхаа веб хуудсан дээр тавина. Одоо ямар гүйлгээ 1 сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ 1 сая төгрөг гэдэг бол $500 дээш төгрөгийн бүх гүйлгийг 7 хоногийн дотор өөрийнхөө байгууллагын веб хуудсан дээр тавина. Хэрвээ веб хуудасгүй одоо байгууллага их сөөхөн байх тийм газар байх юм бол энэ олонний нүдэнд харагдах газар ингээд том самбар дээр ойлгомжтой хэлбэрээр одоо ингэж байрлуулна. Үүнээс гадна бас та нарт бас тийм зовлон байдаг байж магадгүй. Манад бол урд нь байсан. Тэр нь юу вэ гэхээр хилэн далангуй хэлэхэд эрх мэдэлтэй хүмүүс ингээд янз бүрийн гэрээ байгуулад баталгаа гаргаад зээл аваад ингээд ажиллаа сонгуулиар ингээд ажиллаа өгөөд явчихдаг. Гэтэл сүүлд одоо янз бүрийн одоо төсвийн дарамт, өрийн дарамт үүссэн асуудал үүсдэг. Тэгэхээр энэ шилэн дансны тухай хуулиар одоо ямар болох гэж байна бэ гэхээр тэр одоо эрх баригч одоо тэр эрх мэдэлтэй тэр шийдвэр гаргасан, одоо баталгаа гаргасан, зээл авсан, үүрэг хүлээсэн, шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр нь засгийн газрын одоо сангийн яамны харьяа байдаг одоо тэр цахим хуудас нэгдсэн тийм цахим хуудсан дээр
одоо байшиж байж хүчин төгөлдөр болно. Одоо нийтэд. Тэгэхээр одоо бид нар бол ардчилсан улс одоо бид нар дарга нартаа албан тушаалтуудаа бол итгэдэг. Тэгэхдээ бол бид нар үнэхээр энэ хөрөн мөнгө захиран зарцуулж байгаа байдал, татвар хурааж байгаа байдал, шийдвэр гаргаж байгаа байдалд бол одоо орон нутгийн түвшнээс өсвөлээ дээд түвшиндээ хүртэл ийм ард иргэдийн одоо хяналтанд оруулах ийм зорилготой ийм одоо хуулийг өргөн бариад ингээ батлагдах байх гэж бодож байгаа. Тэгэхээр би одоо ямар мөргөлд одоо цус сурсан тийм зүйл гараагүй. Бид нар бүх энэ асуудлыг бол дандаа одоо сонгуулийн замаар, тайван замаар ийм хос шилжилтийг бол их амжилттай хийж чадсан. Тэгэхээр энэ одоо амжилтан дээр бид нар баяртай байгаа боловч энэ амжилтандаа бол бид нар сэтгэл ханахгүй байгаамаа. Энэ бол одоо сайн гэхдээ хангалттай биш. Тэр дараагийн бидний хийх гэж байгаа зүйл юу вэ гэхээр тэр сонгуулийн ардчлал байна өнөөдөр. Сонгуулийн ардчлалыг бид нар шууд ардчлал буюу иргэдийн оролцоогоор асуудлыг шийддэг ийм зорилго тавиад ингэж явж байна. Мэдээж энэ одоо иргэдийн оролцоог дэмжсэн хөгжил энэ одоо бодлого энэ олон хууль батлагдаад хэрэгжээд амжилтанд одоо хүртэл бол мэдээж тодорхой хугацаа шаардах баг. Ямар ч байсан та нар бол яг бидний шилжилтийн одоо зарчмын одоо хөгжлийн шин шат руу шилжих гэж байгаа яг өнөөдөр ингээ Монгол улсад ирээд одоо манай хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг сонирхоод санал бодлоо хуваалцж байгаа бол одоо их баяртай байна. Мэдээж улс орон болгонд бол сайн зүйл байгаа. Бас саар зүйл байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд одоо олон хилцүүр уулзтууд болж байгаа өчтөөс хойш эхлээд тэгээд та нар ингээд одоо юугаа үзэл бодлоо туршлагаасаа илэн далангуу хуваалцаад тэгээд ингээд явах юм бол одоо энэ манай бүс нутаг энэ Аз бол хөгжил дэвшил одоо инх тайван хөгжил дэвшил хүн ардынхаа амжиргааны түвшин, эдийн засгийнхаа хөгжлийн түвшин энэ бүгдээрээ бол бас тийм их амжилт болох их боломжтой гэж боддог. Тэгээд манай одоо миний хувьд одоо боддоор бол ямар ч байсан одоо бас Орос ардын зүүрэг байдаг л дээ. Нэг толгой сайн, хоёр толгой бүр илүү гэдэг шиг олон хүний оролцоотой шийдвэр гаргадаг, олон хүний оролцоотой бүгдээрээ зөвлөл буруу гэж Монгол ардын зүүрэг үг байдаг. Бүгдээрийнх нь оролцоог хангасан ийм хөгжил байх юм бол тэр орон нутагт бол одоо хаамны одоо тийм зохицол, тогтвортой байдал, ойлголцол, бие биенээ